За сайн байна уу? За сайн байцгаана уу? Өдрийн минь. Өдрийн минь энэ төргий. Намаа ажил сайн уу? Гэрээс ажиллах ямар байна? Сайхан байна гэрээсээ ажиллах. Одоо бүр дасчлаа. За. Аха. За өнөөдрийн лайв. Захирлаа манай лайв тоглогдохгүй байна. Эндээс үзэхээр манай лайв тоглогдохгүй байна. Хүмүүсээс үзэж байгаа юм байвал хэлээд өгөөрэй. Орж болохгүй байна. Зөөрэ. Couldn't play гэдэг байна. Зөөрэ. За окей. За өнөөдөр бүгдээ маркетруудын мэдэх ёстой топ Facebook-ийн өөрчлөлтүүдийн талаар ярина. 2020 онд ямар өөрчлөлтүүд гарсан талаар манай захирал мэдээлэл хүргэх болно. Тийм ээ захирлаа. Ер нь Facebook юуны өөрчлөлтийн хувьд бол үнэхээр хангалттай, байнгын, зогсолтгүй ийм өөрчлөлт хийдэг одоо том сошиал медиа платформуудын нэг. За ер нь байнгын хийдэг өөрчлөлтөөр нь бол Facebook-тэй өрсөлдөх одоо сошиал медиа платформ баг байхгүй гэж хэлж байна. Тэрс бидний ганц л одоо маш одоо итгэлтэй хийж чадах ганц юм бол байнгын тогтвортой өөрчлөлт, шинжилэлт. Гэхдээ яг өөрчлөлт шинжилэлт гэдэг өөрөө бидний мэдж байх ёстой зүйлүүд маркетруудын. За дээрэс нь маркетингийн үйл ажиллагаа, байгууллагуудын үйл ажиллагаанд дахиад ашиглах боломж олгох ийм одоо шинэ өөрчлөлтүүд бас байхыг үүсэхгүй. Тийм учраас бид нар бол энэ өөрчлөлтийн талаар байнга л мэдж байх ёстой юм зүйл. Тэгэхээр өнөөдөр бол яг бидний мэдэх ёстой ер нь Facebook-ийн өөрчлөлтүүд юу вэ? 20 онд ялангуяа 20 оны 2 дугаар хагаст маркетинг, e-commerce за бусад бодлого зохицуулалтын тал дээр гарсан өөрчлөлтүүдийн талаар өнөөдөр ярилцах бэлдсэн. За тэгэхээр нэгдүгээр өөрчлөлт захирлаа Facebook гейм тоглоомын хувьд өөрчлөлт гарсан гэж байна. Энэ ямар өөрчлөлт үүсэн бэ? За ер нь бид нэр сүүлийн ялангуяа 11 сард хамгийн их анзаарсан зүйл баха энэ хүмүүсийн хувьд. Ялангуяа бас Facebook руу орохоор gaming tab гэдэг одоо tab нь их тод гардаг болсон нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ төрлийн notification-ууд маш их ирдэг болсон байлээ. Тийм байлээ. За тэгэхээр яг ер нь Facebook онлайн ялангуяа стриминг чиглэлийн онлайн одоо тоглоомуудад дээр маш их анхаарч байгаа. Сүүлийн үед бол асар их анхаарч байгаа. За онлайн стрим хийдэг хүмүүс зориулсан тусгай лайв одоо стриминг хийхэд зориулсан асар их боломжууд гаргадаг болсон. Тэгээд тэр хүмүүст зориулсан эхний удаагийн одоо алдартай стриминг, гейминг стримүүдийн тим үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээнүүд их авч явах шиг байна. Тэгэхээр энэ удаад бол ер нь ялангуяа нэлээд хамгийн олон хүний алдартай хүмүүсийн мэддэг онлайн стримингийн тоглоомуудыг нэмсэн байлээ. За Mobile Legends, PGA Tour Golf-ийн за VV Supercards гэдэг ч юм уу ингээд хүмүүсийн онлайн ялангуяа гар утасны тоглоомуудын хувьд хүмүүсийн маш их сонгож тоглодог ийм тоглоомуудыг нэмсэн. Шууд ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд Facebook дээр тоглох ийм боломжтой. Гэхдээ одоо яг энэ өөрчлөлтийн хувьд бол одоохондоо Америк дахь хэрэглэгчдийн хувьд л ингэж тоглох боломжтой байгаа юм байна. Одоо удахгүй дэлхийд дээр бусад хэрэглэгчдийн хувьд нэмэгдэх баг. За дээрэс нь Apple-тэй жоохон асуудалтай байгаа учраас iOS буюу одоо Apple-ийн төхөөрөмжүүд дээр мобайл төхөөрөмжүүд дээр бас тоглох боломж одоохондоо харах гараагүй. Тэгэхээр Android болон
компьютер дээрээс бол тоглох ийм боломжтой болчихсон. Ийм өөрчлөлтүүд орсон байгаа юм байна. Тэгэхээр видео энэ онлайн стримингийн талбарт бол маш их анхаарал тавих шинжтэй харагдаад байгаа. Тэгээ энэ дээр нь бас маркетруудын хувьд ямар боломж гарч ийн гэхээр нөгөө тоглоомын дунд актив бас тоглож оролцож болох туршлагаануудыг үүсгэх боломжууд бас гарч байгаа гэсэн юм мэдээлэл. Тэр илүү сонирхолтой, илүү бас үр дүнтэй байж болох ийм боломж нэмэгдэхийг үүсгэхгүй тийм ээ. Тэгэхээр хоёулаа дараагийн өөрчлөлтийг танилцуулъя апдейтийг. Энэ бол мессенжер хөгжөөд багш байна. Мессенжер бол өнгөрсөн онд маш их өөрчлөгдөх шиг болсон. Сая сүүлд Instagram-тай бас нэгдчих шиг боллоо тий. Instagram дээр бас энэ дээр харахад нэг хамгийн нүдэн тоссон хамгийн ойрхон хүн болгонд илэрхий байгаа өөрчлөлт бол энэ мессенжерийн логоны өнгөний өөрчлөлт. Тийм. За энэ нэг юм Instagram-ийн өнгөнөөс тодорхой хэмжээгээр оруулж ирээд ийм ууссан өнгөтэй болсон. Тэгэхээр ерөнхийдөө яг энэ онд гол одоо орж байгаа өөрчлөлтүүдийн нэг нь ерөөсөө энэ мессенжер аппликейшнуудаа Facebook бол маш олон хэрэглэгчид багтаасан 3 том мессенжерийн аппликейшнийг эзэмшдэг. За нэг нь мессенжер өөрөө, нөгөөх нь Instagram Direct Message-үүд байна. За нөгөөх нь WhatsApp гэдэг маш олон хэрэглэгчтэй ийм 3 аппликейшн эзэмшдэг. Тэгээ ерөнхийдөө цаад одоо явж байгаа одоо 2-3 жилийн өмнөөс явж байгаа бодлого нь өөрөө энэ 3 аппликейшны хэрэглэгчдийн хоорондоо мессеж солилцдог, асуудалгүй солилцдог болгоход ингэ чиглэж байгаа. Эхний одоо гол өөрчлөлт энэ мессенжер болон Instagram DM тэ хоорондоо мессеж солилцдог юм болсон. За дээрэс нэг юм сонирхолтой өөрчлөлт байлаа. Өнөөдөр бас бид төрчүүлжсэн нөгөө видео кол хийж яваад тэ мессенжер дээр видео кол хийгээд за watch together буюу хамтдаа видео чатаар холбогдож байх үедээ хамтдаа видео контентууд үзэж болдог. За өөрөөр хэлбэл одоо тодорхой нэг юм за одоо өнөөдрийн жишээ гэхэд бид нэр хурал хийж гэж байна. Одоо видео хурал. За видео хурал хийж байхдаа жишээ видео бусад контентуудыг хамтдаа үзээд ингээд ярилцах юм боломж байна гэсэн. Нөгөө талаас видео контент видео хурал хийж байх үед шууд тэр хурлаа тэр одоо room дэх одоо ярилцлага яриагаа лайв хэлбэрээр ийм цацах юм боломжтой харагдаж байна. За дээрэс нь шеэр дэлгэцэн шеэр хийх ч юм ингээд маш олон боломжууд энэ одоо Facebook Messenger-т нэмэгдсэн. Энэ жилийн хувьд. За энэ жилийн хувьд энэ жилийн хувьд Messenger-т нэмэгдсэн гол боломжууд баг ихэнх нь дахиад Instagram-ийн DM одоо direct message хэсэгт нэмэгдэж орж ирж байгаа. За өөрөөр хэлбэл за сая ярьсан watch together буюу хамтдаа видео контент үзэх юм боломж Messenger-ийн одоо Instagram message хэсэгт видео кол холбогдож байгаа хүмүүс тийм боломж байна гэсэн үг. За vanish mode гэж яриад байгаа. Устдах төлөв гарч ирж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл илгээсэн мессеж нь нөгөө хүн нь уншчихсан юм эсвэл та өөрөө чата хаачвал тэр мессеж нь автоматар устдаг. Ийм бас мессенжерийн юм функц төлөв гарч ирж байгаа юм байна. За тэгэл селфи стикерүүд нь өөрчлөгдөж байна. Чата өөрөө янз бүрийн өнгө төрх оруулж ингэж оруулах боломжтой болж байна. За нөгөө нэг талаас дахиад forward хийдэг, messenger forward хийдэг, messenger янз бүрийн хүмүүс их тараадаг байсан. Ялангуяа Монголд бол хамгийн тод жишээ бол нөгөө энэ мессежийг одоо дамжуулбал танд аз жаргал ирнэ эсвэл одоо өөр тийм ийм дамжуулдаг байсан. За яг энэ дээр бол маш их хязгаарлалтууд хийдэг болсон байл энэ жилээс. Та ер нь нэг мессежийг 5-аас дээш тооны хүнд дамжуулах боломжгүй болж байгаа ч гэдэг юм уу тийм. Хязгаарлалт. За ингээд иймэрхүү төрлийн одоо асар их тогргоо өөрсдүүд мессенжер хэсэгт гарч ирж байгаа юм байна. За гэхдээ энэ дээр дахиад адилхан одоо юуны хувьд маркетингийн хувьд дахиад адилхан шинэ боломжууд нөгөө талаасаа спам ч юм уу тодорхой хэмжээний арай өөр хэлбэрээр ажилладаг хүмүүсийн хувьд бол хязгаарлалтууд их гарч ирж байгаа гэсэн.
Аа. Яа дараагийн мессенжер дээр үүсэж байгаа өөрчлөлтүүд бол энэ хариу хэлхийг мессеж тохиргоо гэдэг өөрчлөлт. Энэ захирлаа ямар өөрчлөлт юм болоо? Энэ болохоор яг Instagram юуны хувьд Instagram direct message-ийн хувьд одоо нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг мессенжерт нэг тодорхой мессежид reply хийж болдог. Зөвхөн тэр мессежид нь хариулдаг тий. Энэ боломж Instagram-ын direct message бас орж ирж байгаа юм байна. За дээрээс яг зарим хүмүүсийг мессеж илгээдэг, заримыг нь блок хийдэг ч юм уу иймэрхүү тохиргоонууд бас direct message нэмэгдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Instagram-ын direct message Messenger хоёр хоорондоо холбогддог болж байгаа учраас Messenger-ийн бүхий л тохиргоонууд direct message бас нэмэгдэж байгаа л гэдэг энэ одоо агуулга яваад байна л да. За дараагийн хэсэг маань Facebook энэ оны 3 дугаар удаагийн community стандартын тайлангаа гаргасан гэж байна. Энэ бол одоо маркетруудад бүр мэдж явах хэрэгтэй маш хэрэгтэй зүйл байх шиг байна тий захирлаа. Тий одоо яг энэ Facebook жил болгоно л энэ репортууд гаргадаг болсон. За энэ репортуудын гол агуулга ялангуяа анхаарал ингэж юу өгч байгаа энэ мессеж энэ хэсгүүдийг нь харах юм бол Facebook юу юун дээр анхаарал байна. Дараа жил ер нь бид нар юуг ер нь хамаагүй хийж болохгүй нь бидний өөрсдийн маркетинг мессеж одоо ашиглаж байгаа юмнууд дээр бас анхаарах ёстой зүйлсүүд юу вэ гэдгийг харж болохоор харагддаг. Жишээлбэл энэ он одоо сая 11 сард гаргасан энэ тайлан донд нь юу байсан бэ гэхээр ерөөхдөө нэг hate speech буюу үзэн ядах энэ үйл явдлыг тэмцэх ажлын хүрээнд хийж байгаа ажлуудаа маш тодруулж оруулсан өмнөх тайлангуудаас арай өөр мэдээлэл болж орсон байлээ. За өөрөөр хэлбэл одоо яг энэ hate speech буюу одоо энэ нэг юм энэ одоо энийг үзэн ядалтын нэг талаас нөгөө талаас нөгөө хүний өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Нөгөө талаас нөгөө нийгмийн аюулгүй байдал гэдэг юм ингээд янз бүрийн зөрчилтэй зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөрөөнд дахиад адилхан Facebook энэ дээр хиймэл оюун ухаан маш олон ажилтан хүмүүс ажиллуулна. Бие даасан гадны мэрэгжилтнүүд за хэрэглэгчдийн репортыг хэрхэн ашиглаж одоо эднийг олуулж хослуулж энэ одоо зүйлүүдтэй тэмцэж байна гэдэг талаарх маш дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байна. За нөгөө талаас Facebook жил болгон гаргадаг ил тодын тайлан гэж гаргадаг. За энэ ил тодын тайланд юу байдаг вэ гэхээр засгийн газруудаас дэлхийн одоо засгийн улс орнуудын засгийн газруудаас Facebook-т янз бүрийн контент эсвэл хэрэглэгчийн мэдээллийг шаардсан тийм хүсэлтүүд ирдэг юм байна л да. Тэгэхээр аль засгийн газраас ямар хэмжээний ямар төрлийн хүсэлтүүд ирсэн гэсэн ийм мэдээлэлүүд байлаа. Монгол улсын хувьд бол би тодруулж харсан Монгол улсын хувьд Facebook руу явуулсан хүсэлт 2020 оны эхний хагасдлаа буурсан байлээ ноднгийн үетэй харьцуулбал. Тэгэхээр манай засгийн газар бол нэг тийм одоо онлайн сошиал орчин шүүгээд ингээд байх энэ байдал нь багасч байгаа юм болов ийм юу бас тэр тооноос харах юм бол ийм бас нэг ийм дүгнэлттэй бодол төрсөн. За дараагийн хэсэг бол Facebook Shop-т хямдгалын функц нэмэгдсэн гэдэг апдейт байна тий. Энэ апдейтийн талаар ерөнхийдөө сая Facebook Shop гэсгээ маш их өөрчлөлт шиг боллоо тий захирлаа. Тэгсэн. За Shop дээр бол энэ жил үнэхээр маш их өөрчлөлтүүд оруулж байгаа. Тэгээд яг гол одоо шалтгаануудын нэг нь энэ нөгөө ковид-19-тэй холбоотойгоор хөл хорой янз бүрийн хязгаарлалтуудаас холбоотойгоор онлайн цахим худалдаа үнэхээр хэрэгтэй гэхээсээ илүү шаардлагатай болж эхэлсэн. За дээрээс нь жижиг дунд бизнесийн байгууллагуудын хувьд ихэнх бизнес одоо баг зогсчихсон. Тэгэхээр онлайн дээр яаж үр дүнтэй явуулах уу гэдэг тал дээр Facebook ч гэсэн бас юм одоо маш их хөгжүүлэлтүүд хийж байна. Тэгээ энэ хөгжүүлэлтүүдийнх нь одоо нэгэнд нь энэ Facebook Shop дээр оруулж байгаа өөрчлөлтүүд болж байгаа шиг байна. За нөгөө талаас бас улирлан шидэг таарж байна, шинэ жил болж байна. Хямдрал урамшуулал одоо гол одоо борлуулалтын үе
мөч ирж байна. За тэрүүнтэй уялдуулаад Facebook Shop хэсэг дээр хямдралын хямдрал оруулах ийм боломжууд гаргасан байлаа. Хямдрал урамшууллын арга хэмжээ авах. Жишээлбэл тухайн бүтээгдэхүүн дээр шууд тодорхой үнийн дүнгээр болгон үнийн тодорхой хуваар хямдрал үзүүлэх ч юм уу тийм. За эсвэл тухайн худалдаа авагч тодорхой тооны бүтээгдэхүүн эсвэл тодорхой хэмжээний борлуулалт хийх юм бол хувь хэмжээ тодорхой хуваар урамшуул хямдрал олгодог ч юм уу. Иймэрхүү байдлаар төрөл бүрээр урамшууллаа зохиох юм боломж бас Facebook гаргасан байна. Зүгээр л хямдрал тэд гэдэг ийм биш тий. Арай өөр маш олон төрлөөр shop хэсэг дээр хямдралын агуулга, хямдрал урамшууллын ийм хэсэг нэмэх ийм боломж гаргасан байна. Тэгэхээр энийг бол ер нь туршиж үзэх хэрэгтэй. Яг нь энэ зарим хэрэглэгчдийн хувьд магадгүй нээлттэй биш үж магадгүй. Facebook ихэнх шинэ гаргаж байгаа энэ функцүүдээ тодорхой хугацаанд зарим хэрэглэгчдэд ингэж нэмэх замаар ингэж бүгдэнд нь нээдэг. Тэгэхээр тодорхой хугацааны туршилт хэлбэрээр явуулж нээдэг. Ийм болохоор одоохондоо яг Америкт ч юм уу бусад өөр улсууд байж магадгүй. Гэхдээ Монголд ер нь бидний хувьд энэ бол тун удахгүй ашиглах боломжтой ийм функцийн нэг байх гэж ингэж бодож байна. За дараагийн хэсэг рүү оръё. Энэ бол Facebook Messenger API, Instagram Messenger-тэй холбогдох боломжтой боллоо гэсэн. За энэ ямар өөрчлөлт вэ? Яг энэ дээр Facebook Instagram-ийн API гэдэг ямиг холболт API гэдэг ямиг нээлттэй ерөөсөн гаргадаггүй байсан. За тийм ч учраас нэг Instagram-ийн chatbot гэсэн ийм ойлголт ер нь байдгүй байлаа. За одоос эхлээд ер нь API-ийн шинжилээд зарим цөөн тооны хөгжүүлэгч компаниудад нээлттэй болгосон байлаа. За тэрний нэг жишээ нь бол манай бидний ашигладаг Chatfuel компани 11 сард бидний Instagram-ийн бот хийнэ. Тун удахгүй хүлээлт лист wait list-д орох хүн байвал бүртгүүлээрэй гэсэн ийм мэдээлэл гаргасан байлаа. За манай бидний хувьд бол хамгийн түрүүнд бүртгүүлчихсэн. Тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд хүлээж байгаа хүлээлт юу вэ гэхээр бараг энэ 12 сар багтаад Instagram-ийн тодорхой төрлийн энгийн ч гэсэн чатботууд ашиглах боломжтой болох болов гэсэн ийм хүлээлт байна. Тэгэхээр яг гол санаа нь энэ API нээлттэй болно гэдэг бусад хөгжүүлэгчд хандах боломжтой болж байна л гэсэн. Окей. За тэгвэл дараагийн хэсэг рүү оръё. Бие даасан мэрэгчлэтнүүдийн Facebook-аас бие даасан мэрэгчлэтнүүдийн зөвлөгөөг танилцууллаа гэсэн. Энэ захиалгын энэ дэр байгаа энэ зураг ба шүү дээ. Тэ олон хүний. Энэ хүмүүс бол Facebook-ийн oversight board буюу бие даасан экспертүүдийн ийм зөвлөл бүрдүүлсэн юм байна. Энэ зөвлөл нь юу хийдэг вэ гэхээр ерөнхийдөө тодорхой маш маргаан дагуулсан зарим нэг тодорхой асуудлын хүрээнд эцсийн шийдвэр гаргах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл Facebook-ийн дээд шүүх баягаар ажиллах юм байна. За жишээлбэл би ялангуяа саяын нэг Америкийн сонгуулийн үеэр маш их маргаан дагуулсан. Трамп ерөнхийлөгчийн ялангуяа Twitter постуудыг Facebook, Twitter аль-алин дээр нь энэ чинь буруу мэдээлэл шүү. Эсвэл заримыг нь зүгээр угаасаа хүчирхийлэл янз бүрийн юм дуруу татсан байна гэдэг байга шалтгаанаар устгаж ирсэн. Тийм тохиолдолд бол жишээлбэл тэр тухайн постын эзэн Facebook-ийн энэ зөвлөлд хандаж болох юм байна л та. Гэхдээ миний зүгээр л өөрийн үзэл бодлыг илэрхийлж байгаа ийм пост тэр янз бүрийн дүрм журм энэ болохгүй зүйл биш ээ гэдэг шалтгаанаар тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол иймэрхүү байдлаар Facebook бол ингээд асар хэдэн тэрбум 2.5 тэрбум хүний хийж байгаа постууд бүх үйлдэлүүдийг нэгдсэн нэг юм журам заавар журмынд оруулах гэж үзээд байгаа. Гэхдээ бүхний төрөнд шийдэх боломжгүй юм байна л да. Тэгэхээр үнэхээр шийдэгдэхгүй байгаа тийм ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөө энэ талаарх
асуудлуудыг энэ борд шийдэж байхаар л одоо тийм зөвлөл гаргаж бүрдүүлсэн юм байна. Энэхүү зөвлөлд хэрхэн одоо юу яах талаар хандах талаар манай нийтлэлд бас байгаа. Захирлын нийтлэлээ хоёлаа юу яа те коммент хэсэгт оруулъя тийм ээ. Тэгье. Нийтлэл. За дараагийн хэсэг бол бид нар пэйж менежер гэж хэлээд сурчсан. Аппликейшн байдаг гар утасны пэйж удирдах, одоо хуудас удирдах энэ бизнес сүйт болж шинжлэгдсэн байсан. Энэ талаар байна. Бизнес сүйт яг бизнес сүйтийн хувьд шинэ аппликейшн гаргасан. Гол одоо хэрэглээ бол ингээд Facebook хуудаснууд, Facebook профайл, Instagram аккаунтууд, Messenger-ийн, Instagram-ийн DM, WhatsApp-ийн мессеж гэдэг ингээд бүгдээрийн тухайн бизнестэй холбоотой бүх одоо хуудаснуудаа нэг дор цуглуулах юм боломжтой болж байна. Нэг дороос удирдах. Notification, мэдээлэл, анхааруулга бүгдээрээ энэ дээр ирнэ. Үр дүн мэдээлэл, үр дүнгийн тайлбарлалыг бүгдээрээс эндээс харах боломжтой. Nice. За дараагийн хэсэг Instagram live видео үргэлжлэх хугацаатай холбоотой өөрчлөлтүүд ах шүү байна. Энэ ямар өөрчлөлт байсан бэ захирлаа? Instagram дээр бол Facebook дахиад ер нь нөгөө Facebook-ийн лайвтай ижил хэмжээний ийм одоо лайв хийх юм боломж ер нь гараад юм шиг байна. Тэрний одоо хамгийн их одоо өмнө нь бол 30 минутын лайв хийх боломжтой. Одоо 4 цаг хүртэлх хугацаанд лайв хийх боломжтой. Instagram дээр өмнө нь болохоор хийсэн лайв хадгалж авахд хэцүү байсан. Бараг боломжгүй тий. Одоо бол Instagram лайв ингээд байж байдаг 30 хоногийн дотор хуулаад авчиж болдог ч юм уу. Ийм байдлаар хадгалж байх ийм тохиолдлууд гаргасан юм билээ. За тэгвэл хэрэгтэй юм байна. Тийм байна тий. Instagram дээр ч гэсэн. За дараагийнх нь Ads Manager-ийн одоо сурталчилгааны статус шалгах хуудасны талаар ах шүү. Ийм хуудастай болсон уу захирлаа? Энэ юу болсон бэ? Энэ Facebook сурталчилгааны статус буюу ер нь Facebook-ийн сурталчилгааны платформ дээр ямар нэгэн нийтийг хамарсан асуудал байна уу юу гэдгийг шалгадаг юм юу гаргасан. Одоо tool. Энэ түүлийн гол одоо зориулт нь юу гэхээр угаасаа энэ нэг юм сүүлийн үед Facebook-ийн хамгийн сүүлд одоо 11 сарын эхээр гарлаа. Facebook дээр сурталчилгааны хувьд маш олныг хамарсан маш их асуудлууд бий болдог болсон. Тэгээ ер нь ингээд сурталчилгаан дээр асуудал гарвал энэ хуудас руу ороод нийтийг хамарсан юм байна уу зөвхөн над тохиолдод байна уу гэдгийг харж болно л гэсэн. Nice тийм. Тэгэхээр ер нь энэ хуудсыг бол ер нь маркетрууд сурталчилгаа явуулдаг хүмүүс бол бүгд л нэг тэмдэглээд авцсан тий асуудал гарвал орж харж байх хэрэгтэй л гэсэн. Тийм байна. За хоёулаа сая лайвын шопинг талаар хэсэгэн зүйлийн талаар ярьсан. Одоо шопинг шинжилгээний талаар дахиад яриа. Facebook shop яаж өөрчлөгдсөн бэ захирлаа? За Facebook shop-ийн хувьд дахиад ер нь яг Facebook дээр Facebook shop-ийн нэг асуудал нь юу байсан бэхээр өмнө нь бол нэг хэдэн бүтээгдэхүүн оруулчаад ингээд бүтээгдэхүүний мэдээлэл зураг хэлбэрээр харуулах ч юм уу тий яг нэг иймэрхүү боломжтой. Ялангуяа гар утсан дээр юм гоё харагддаг. Тэгээ брендинг өөрийнхөө байгууллагынхаа өнгө үзэмжтэй тааруулах боломж их ховор ийм байсан. За одоо яг Facebook энэ дээр бол бас л нөгөө нэг сая ярьсантай адилхан нөгөө нэг юм асуудлууд их гараад байгаа учраас Facebook-ийн ялангуяа онлайн цахим худалдааны хэрэгцээ шаардлага эрсдэд нэмэгдсэн учраас ер нь энэ дээр анхаарч байгаа гол зүйл нь. Тэгэхээр хамгийн түрүүнд юу хийсэн бэ гэхээр shop хэсэгт байгаа бүтээгдэхүүнний талаар мэдээлэл мессежээр авах бол шууд тухайн бүтээгдэхүүн үзэж байгаа тэндээсээ мессежээр холбогдох юм боломжуудыг нээгдэгдсэн товчнуудтай. Дээрэс нь шууд онлайн худалдааны сайтууд, веб хуудасны газар дах хуудасууд руу шууд хандах ийм боломжуудыг илүү сайн тодруулж өгсөн.
Нөгөө талаас энэ зурган дээр харагдж байгаа шиг ийм мөнгөн өөрчлөөд арай өөр өнгөтэй өөрийн брендing өнгө хэлбэрт оруулах юм боломжууд гаргаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм гар утаснаас шоп хандаж мэдээлэл авах шууд худалдаа авалтыг цаашаа нөгөө нэг дэлгүүр цахим худалдааны сайтууд руугаа холбогдох, мессенжерээр холбогдож юм асуух, нэмэлт мэдээлэл байвал асуух ийм боломжуудыг л илүү их холбож өгöd байгаа. За одоо дараагийн нэг апдейт. Facebook хуучин мэдээг анхааруулдаг болсон гэж. За энэ ямар юутай холбоотой юм өөрчлөлт хийгдэв захирлаа? За Facebook Twitter ч мөн адилхан яг нэг иймэрхүү төрлийн өөрчлөлт оруулсан байлаа. За энэ нь энэ он сонгуулиар 4 жил байсан. Ялангуяа Америкт маш олныг татсан өрсөлдөөнтэй ийм одоо сонгуулийн жил болсон. Энэ үед Facebook ер нь сошиал медиа платформуд асар их ажил хийсний нэг нь энэ хуурамч болоод хуучирсан мэдээллийг нөгөө хүмүүс анх одоо буруу ойлгож цааш нь түгээ шеэрлэх энэ асуудалтай тэмцэх ажлын хүрээнд Facebook энэ мэдээ чинь 3 сараас өмнө тий 3 сар болоод түүнээс өмнө одоо нийтлсэн юм хуучин мэдээ шүү. Та яг шеэрлэх гэж байгаа зөв үү гэдэг ийм анхааруул гарч ирсэн. Одоо энэ гол харагдсан тий. За 3 сараас дээш та үргэлжлүүлэх юм эсвэл буцах уу? Twitter дээр бүр би нэг ретвит хийх гэсэн чинь энэ мэдээ орж уншилтаа чи тэгжээж хий гэдэг юм анхааруул гарч. Тэгээ зүгээр гарчгаар нь бид нар ч нэг юм ялангуяа сошиал медиа дээр гарчгаар нь их шеэр хийдэг. Тэгээд гарчч чинь үний юм удлаа мó тэгээд найдвартай мэдээ байна уу гэдэг шалгаж шеэр хийл гэдэг энэ санааг ер нь энэ сургуулиуд маш их тавиад байгаа. Тэр яг энэ зориулсан юм анхааруулгын юмуд байлаа. За одоо дараагийн хэсэг маань энэ болохоор бизнесэд зориулсан имэйл гэж захирлаа. Яг зөв. Имэйл маркетинг гэдэг нэг юм зүйл. Угаасаа ялангуяа интернет орчинд маркетингийн ажлууд хийж байгаа байгууллагуудад хамгийн хэрэгтэй зүйл. Facebook яг томоохон байгууллагууд тогтсон маркетингийн дижитал маркетингийн аргачлал ашигладаг байгууллагуудын хувьд бол бүгд л имэйл маркетингийн автоматжуулалт, имэйл маркетингийн аппликейшн хэрэгслүүдийг ашиглаж байгаа. Бүгд одоо гарын дор. За жижиг байгууллагуудын хувьд бол энэ олон төрлийн юм ашиглахаасаа илүү одоо Facebook бас энэ имэйл маркетингийн хэрэгслийг нь өөрийнх нь пэйж хуудасны инбокс дотроос шууд имэйл илгээх ч юм уу ийм байдлаар тохируулга мэдээлэлүүд оруулж байгаа ийм туршиж байгаа юм байл. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл Facebook хуудасныхаа инбокс дотроос та хэрэглэгчтэй мессежээр харилцаж болно. За дээрээс нь имэйл илгээх юм боломж гарах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр дараагийн бид шилжүүлэлт маш их ашигладаг custom audience-ийн талаар байна тий захирлаа. Энэ одоо custom audience ямар боломж нэмэгдсэн бэ? За custom audience-ийн хувьд энэ бол сонирхолтой боломж байна гэж харсан байна. За нөгөө нэг Facebook пэйж хуудасныхаа өөрийнхөө шоп хэсгийг илүү их хэрэглүүлэх юм талаас ажиллаж байгаа. Тэр ч утгаараа манай шоп руу ороод манай бүтээгдэхүүнүүдийг үзсэн хүмүүст буцаагаад би одоо дахин онлох, буцаад сурталчилгаа явуулах юм боломжууд гарч ирж байгаа юм байна. Custom audience гэж ярьдаг бид нэр тусгай зорилттой бүлгүүд би сурталчилгаа үүсгэх, хэнд сурталчилгаа хүргэх вэ гэдэг энэ сонголтыг хийж байхдаа би custom audience үүсгэх явцдаа шоп хэсэгтэй холбогдсон, шоп руу орж үзсэн, бүтээгдэхүүнийг харсан, тухайн бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харж үзэж харсан энэ хүмүүст би дахин сурталчилгаа хүргэх юм боломжтой болж байгаа гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол шоп руу маш олон хүн хандаж орж үздэг бол энэ бол пэйж хуудас хөгжүүлдэг, онлайн цахим худалдаа хийдэг бүх хүмүүсийн ашиглаж болох nice функц байна гэж. Тийм байна. За дараачих нь Instagram
Монголд бол Instagram-ыг ер нь хэрэглэх хайгуу одоо Instagram-ийн шопыг хэрэглэх хэцүү байсан. Тэгээ энэнтэй холбоотой өөрчлөлт авах шиг байна захирлаа. Тийм байна. Тийм байна лээ. За. Одоо яг нэг юун дээр гарч байгаа шиг за очоо. За. За чиний зураг давхар гараад байгаа шүү дээ. Тийм байна. Instagram shop-ийн хувьд яг Instagram shop бүтээгдэхүүн тааглах, постууд, story дээр бүтээгдэхүүн тааглах ийм боломж Монголд Instagram аккаунт ашиглаж байгаа хүмүүсийн хувьд байхгүй болдгоо байсан. За одоо бол харин ингээд юм боломжтой болсон. За камер давхар нэгдсэн байна. Тийм байна. За би энийг хаагаах. Тэгээд дахиад Instagram-ийнхаа юуг нэг харуулах. За камер давхар. Одоо энэ голд харагдж байгаа видео байна тийм. Маань уншаад эхлэх шиг болох юугүй юу? За одоо болчих шүү. За энэ пост юм уу, story дээр бүтээгдэхүүнээ таг хийгээд за тэр таг бүтээгдэхүүний хувьд дараад орохоор шууд онлайн цахим худалдааныхаа сайт руу ороод худалдаа авалт хийх боломжууд олгож байгаа гэдэг нь яг иймхүү төрлийн функцүүд ашиглах боломжтой болж байгаа. Тэгэхээр Instagram shop-ийн хувьд бол Монголд Instagram хэрэглэгчдийн хувьд маш сайн ашиглах боломжтой. Shop ашиглах хүмүүсийн жагсаалтанд Монгол нэмэгдсэн байна лээ. За ганц анхаарах юм нь Instagram shop-оо идэвхжүүлэхийн тулд та цахим худалдааны веб хуудастай тэр хуудасаараа дамжуулаад яг бүтээгдэхүүн идэвхтэй борлуулдаг тийм ийм боломжтой байх хэрэгтэй юм байлээ. Зөв. Тэгэхээр ер нь shop-д маш олон өөрчлөлт гарсан байна гэсэн үг тийм захирлаа. Ер нь одоо хоёулынхаа танилцуулах өөрчлөлтүүд ингээд дуусж байна. Тэгэхээр Facebook-д гарсан апдейтүүд shop-д бас сурталчилгааны хэсэгт их олон өөрчлөлт гарсан байгаа юм шиг харагдаж байна тийм. Тэгэхээр shop дээр яг энэ жилдээ ялангуяа энэ ковид хөл хорой янз бүрийн юмнаас болоод цахим худалдаа энэ дээр анхаарахаар аргагүй болсон. За тийм ч учраас Facebook энэ shop-ийн хэсэг дээр олон өөрчлөлтүүд хийгээд ингэж явж байгаа. Энэ бүр цаашдаа бүр л нэмэгдэх байх. Илүү одоо боломжууд гарч ирэх байх. Тэгэхээр ер нь энэ өөрөө дахиад адилхан жижиг дунд бизнесийн хувьд илүү өндөр одоо голлох боломжууд нэмэгдэж байгаа гэсэн үг тийм. Зөв. За тэгэхээр өнөөдрийн мэдээллийн бидний хувьд ерөнхийдөө ийм нэг Facebook дээр гарч байгаа ийм өөрчлөлт шинжилтүүдийг ер нь байнга апдейт хийгээд явахыг бодно. Ойрхон. Тэгэхээр энэ бол анхны эхний удаагийнхан цаашдаа ер нь байнга апдейт хийсэн ийм байдлаар мэдээлэл хүргэж явахаар ингээ болцсон. За тэгээд баярлалаа маань. За баярлалаа захирлаа. За өнөөдрийнхөө ярилцлага ингээд дуусгая тий. За тэгье.